Сайн байцгаана уу? Өнөөдөр дотор хүүхдийн бясалгалаар 7 нас руугаа очицгоё. Нүдээ анаарай. Баярлалаа. Амьсгалан гүн бөгөөд жуухан хамраараа авч жуухан амаараа гаргаарай. Амьсгалан авч байна. Амьсгалан гаргаж байна. Таны бүхий л бие сулран тайвширч байна. Толгой, хазар нүүр шанаа, хоолой, хүзүү тайвширч байна. Мөмөр, гарын булчингууд, гарын гурваны үзүүрүүд тайвширлаа. Цээж тайвширч байна. Гэдэс ходоод дотор бие эргэтэн өгзөг гуй, хоёр хөлийн булчин, мөн хөлийн хурууны үзүүрүүд тайвширлаа. Амьсгалан дахин гүн аваарай. Тэнгэрлэг өв дээдсүүдэн талархъя. Агуу дээд биедэн талархъя. Сүнсний хүч нартаа талархъя. Агуу хүчтэй талархъя. Энэ бясалгалыг үдэнтэй болгож хамгаалж хайрлаач. Ингээд дахиад амьсгалан уртаар гүн авч гаргаарай. 3, 2, 1. Чиний урд 7 настай чинь амьдарч байсан гэрийн чинь хаалга харагдаж байна. Чи түүнийг татаж ороорой. Гэртээ ороод өөрийнхөө 7 наснд байсан тэр хөөрхөн үеийг болж хар. Тэр чамайг орж ирэхэд ямар ч зүйл хийж магадгүй тоглох юм уу? Ээж автайгаа байж болно. Чи түүн рүү ортож очоод түүнийг тэрч авч болно. Аль эсвэл түүнтэй ярилцаж болно. Чи өөрийн тэрхүү 7 наснда ямар их аз жаргалтай, азтай хүүхэд болохыг хэлээрэй. Мөн түүнд тэнгэр газарт хоёуланд нь харьяалагдаг болохыг нь бүхний ээж басан дэлхийн ээж түүнийг хайрлан түүний дороос тэтгэн дэмжиж түүнийг бүхий л зүйлээр ханган тэтгэж байдаг гэдгийг нь хэлээрэй. Түүний бүргэлжийн хайр инрэлт өсдөг. Дэлхийн ээж түүнийг хайрладаг. Дэлхийн ээжийн тэр хайр нь умбан өсдөг гэдгийг хэлээрэй. Түүний үргэлжийн хайр инрэлт өсдөг. Дэлхийн ээж түүнийг хайрладаг. Дэлхийн ээжийн тэр хайр нь умбан өсдөг гэдгийг хэлээрэй. Мөн дэлхийн ээжд амьдарч байхдаа үргэлжийн мөнхөд амар амгалан үлдэрч хамгаалагддаг гэдгийг хэлээрэй. Одод тэнгэр түүнийг харж хамгаалж байдаг. Цэнхэр дэлхий түүнийг инэрл хайраар тэтгдэг гэдгийг хэлээрэй. Инх тунх амар амгалан халамж хамгаалтанд ор амьдарч байдаг гэдгийг нь сануулаарай. Чи түүн ямар азтай хүүхэд болохыг нь сайн хэлээрэй. Мөн чи түүнийг үргэлжийн хайрлаж, хамгаалж, халамжилж хайрлаж явдаг гэдгийг хэлээрэй. Түүнд өөрийнхөө хайрыг илэрхийлж, түүнд ямар их хайртайгаа, түүнтэй үргэлж хамт байдаг гэдгийг нь ойлгуулаарай. Мөн тэр хүүхэд чамаас
Ямар нэгэн дуртай зүйлээ хийх юм уу? Өгөхийг хүсэж болох юм. Аль эсвэл хамт тоглоё гэж болно. Тэр хүүхдийн хүснээр нь байгаарай. Мөн тэр хүүхдтэй нарны гэрэл түүнийг үргэлж мөнгө тэтгэн хайрлаж гэрлэн өгдөг. ертөнцид дэлхий гэрлэн түнд дамжуулж байдаг. Тэр гэрлийг нь өөртөө хадгалж гэрэлтэж яваарай. Чи бол гэрэл юм шүү. Чи бол хайр юм шүү. Чи үргэлж өгөхөд хайрлагдан хамгаалагдаж амьдардаг юм шүү гэдгийг ойлгуулаарай. Бид бүхэн бүгд чамд хайртай. Чиний ээж аав ч гэсэн өөрөө өөрийнхөө өнцгөр хайрладаг. Хүн болгоны хайр өөр хэлбэрээр гарч ирдэг. Чи минь үргэлжийн мөнхөд хайранд умбож өсдөг гэдгийг нь хэлээрэй. Мөн түүнд ямар хэм мэддэг, ухаантай, ухаалаг гэдгийг нь онцлон түүнд хэлээрэй. Чи олон төрлийн зүйлийг хийж чаддаг, маш их авьяас чадвартай билээ. Чи өөртөө итгээрэй. Чи маш ухаалаг, маш чадварлаг шүү гэж хэлээрэй. Өөрийн жижиг биетэйгээ маш сайхан үгээр түүнийг урамшуулан дэмжиж, ямар сайхан үгээр түүнийг урамшуулан зоригжуулах тийм их сайхан үгийг түүнд харамгүй хэлээрэй. Ингээд тэрхүү хүүхдтэй өөрийнхөө хайр инэрлийг илэрхийлээ. Түүнийг тэрвэрч болно. Үргэлжийн үг хайрлж хамгаалж дэргэж нь байдаг гэдгийг хэлээ. Дараа ирж уулзна гэж хэлээ. Орхиж яваарай. Хаалгаар гарч ирээрэй. Тэнгэрлэг агуу хүчтэй таларх юм. Ариун дээд өг дээдстэй таларх юм. Дээд биедээ таларх юм. Сүнсний хөтөж та бүхэндээ таларх юм. Уртаар амьсгалаа авч гаргаарай. 3 2 1 амьсгалаа урт бөгөөд хүчтэйгээр авч гаргаарай. За ингээд та нүдээ нээж болно. Баярлалаа.